Нэмэгтэй хүн чи хэцүү шүү дээ. Одоо өстө нөгөө өсгийн жаргал бод өглөөний наранд бод. Би бол одоо аав маань инженер, ээж эмч тухайн үед л гайгүй сэхэтэн гаралтай айлын амьдрал ах бүх юм л байсан. Тийм боломжийн айлын л эрх охин. Тэгээ дээр ах гişнэрийн хараа хамгаалтанд ингээл өссөн. Тэгээ юу ч мэдгүй явж байгаа тухайн үед ямар бүх юм ингээл хилэн талангүй байсан биш. Эрэгтэй хүн ч гэж ямар байдгийг мэдгүй явж байгаа. Тэгэл анхныхаа нөхөртэй танилцаа суусан. Юу ч мэдгүй л хөргөө охин байхдаа л одоо ингэс суусан. Техний үед ч яах одоо тэгэл байдгал жамаар л сайн сайхан юм л амалдаг ингээл гадуур кино шив үзэл ингээл хамтдаа явдаг гэсэн. Сүүлдээ сургууль соёлд би сурна ангийнхаа нөхдөд уулзч учрахыг гарна тэр болгонд ингээл ихэндээ хаалт хориг тавил тэрийг бас ажиглахгүй ингээл явж байгаа суусан анхны хөвгтөж гаргасан. Тэгээд угаасаа хар гэдэг чинь өвчин гэж үний юм билээ дээ. Тэгээд сүүлд бол хаашаач хөдлөхгүй болцсон. Тэгэл сургууль соёлжгүй болоод ажил төрөлж хийж чадахгүй. Дараа нь би 2-3 ажилд орсон шүү дээ. Тэгээд ирээл хардаа загнаал энэ амтг хүний хажуугаар ингээд орой гэртээ очин дандаа хэрүүл болно. Тэгэхээр ч одоо ямар хүний дэргэд тэгээд ихтэй биш. Тэгээд ажлынхандаа янз бүрийн байдлаар худлаа хэлээл би хавдлаа гэл ингээд бичдэг. 3 ч ажлаас гарсан. Сүүлдээ тэгээд гэртээ суухаар зүгээр суулгахгүй хартай хүн чинь хэцүү шүү дээ. Хамгийн гол манай нөхөр чи өөрөө гайгүй ажил төрөл хийдэг гэсэн болохоор хүмүүс аригтаар суугаад худлаа өнө магтаад хөөргөө тийм хүний чинь бас тэгээд ажил бүтээж байгаа нэгэд арх уухаараа улам нөгөө хартай хүн чинь ааш яврын улам эдэгдэн гэртээ байж ахтал өдөр жишээ нь ингээд давхиж ирнэ. Өдөр ирэл чи өнөөдөр хинтээ уулзсан. Би одоо хинтээ уулзахад гэрээ аваад чинь хүүхдээ хараад байж байгаа. Гэрт хүн орсон гарсан байна гэдэг ингээд юм болгоныг мөрдөөр шалгаал тэгэл барьж авч одоо жадангуй ярих мэрх ууц үед бол барьж авч зоднууд нь хэцүү шүү дээ. Тэгэл хүн амттай уулзах гэж энэ тэнд хөхний цалцаа чи ингээд уулзаад яваад ихтэй биш. Ер нь тэгээд ямар тэрий болгон чинь аав ээж тэр ах настай хэдэд дэвтэш. Бас тэгээд хүний хайны болохоор өөрөвд нь нөгөө ах настай хэлчих юм бол ирээл эний чинь бас зодож нүдч тийм болов гэл. Тэгээ өөрийн бодогдсон эрэгтэй хүн тэгдэггүй билээ дээ. Одоо тэгээ ялангуяа тийм хартай хүн бол нэг талаас тийм сэтгцийн өвчтэй л хүн юм билээ л дээ. Сүүлд нь бас эмч мэмчтэй уулзаж асууж ирсэн. Тэгээд өдөр ажлынхаа цагаар ажиллаж өөрөө ч хийсэн юм байхгүй. Тэгээд ажлынхаа цагаар ирэл яасан юм гээд хардаа зодож нүдэл. Тэгээд би ч хөхний цолцсон гэж гадагшаад гарч чадахгүй. Хүн бол тэгээд нийгмээсээ салдгал юм билээ. Найз нөхдөчгүй болол ах дүүстэйгээ уулзхаа болол тэгээд уулзхаараа энэ чи яасан тэр чи яасан ингээд хөхний цолсон юм харуулад яваад илтэш. Ер нь бол хэцүү тэгээд ажилч амьдч байсан. Сүүлдээ тэгээд хүнд бас төвчээрийн хязгаар гэж байдаг. Сүүлдээ би зогтчил гарсан л да тэндээс. Хүнийг тэгээд эхлэхээр засрахгүй юм билээ. Ялангуяа арх ууж хараад чинь тэгээд арх уугаал ерэн сүүлдний ажил үйлсэн бүтэмжтэй байсан хүн чинь архтар суугаад ирэхээр урууд нь дороот нь тэгэхээр одоо бүр улам өөртөө итгэлгүй болно. Өөрийгөө муухай хүн гэж боддог болно. Тэр болгонд л чи сайхан залуутай явсан уу, сайн хүнтэй уулзсан уу, учирсан уу гэдэг ингээд өөрийгөө өндөр гүнлэмжинд буугаад ирэхээр чи хүч улам хажуудхаа илүү харддаг юм билээ шүү дээ. Иймэрхүү амьдралд тэгтээ хүн цаг хугацаа хурдан юм билээ. Нэг л мэдхэд иймэрхүү амьдралаар 10 хэдэн жил амьдсан байсан. Тэгээ сүүлдээ боли гэж одоо зөвхөж гарсан да. Тэгээд ханаас хөөж туугаал уулзын учрын эргий одоо сайхан ухаантай байна гэл өөрөө ч гэсэн зөндөө тэгжсэн л да. Одоо би дахиж тэгхгүйгээр за тэгээд засарчих юм болов гэж бодсон. Эргээд ялгаагүй нэг 7 хоног заримдаа 7 чанахгүй дээ. Тэгээд эргээд ялгаагүй нөгөө байдалтай орчин. Дарих гэдэг хүний тэгжлээд тийм билээ. Уг нь одоо хартай юутай ч гэсэн бас нэг хэлж ярихад учиртайсэн. Сүүлдээ арх уудаг болсноос хойш хүний үг хэлж авах байсан.
Тэр л хэцүү юм байт юм блэ дээ. Лярна энэ класс нь барьда. Ясаа. Нэг класс. Чи нөгөө нэг эмгээ яатсан. Зөөхгүй байх юм. Оо тэр чи алга болгосон ш найз нь. Оо. Ойргол ч гэсэн асуугаад л байгаа. Уул нь төрсөн өдрөөр өгсөн бэлгэн. Төрсөн өдрийн бэлэг байсан юм уу? Тийш. Даач нэг гоё гялтханс нэг зүүж яваадсан. Ханаа он тэгээд гайгүй юм дөө. Манай он байсан таагүй юм болчих واخгүй. Хаана яаж агалцж явж байгаа эмгээ хайсан. Эмэг юу н яахаар ондын гэсэн чи орон мургуулж явдаа зүг. Хэцүү шүү дээ тэгээ хартаа. Яаж мэдхэртэй тийм гэдэг. Хардалт ч хэцүү юм шиг байгаамаа. Манай хүн хаа очиж бас гайгүй. Харин ойрд жоох уух нэгтэй тах юм. Уугаад юм уу? Харин. Дэжлэнтэйгээ уужин ингэжин тэгжин гэдэг. Тэгээд огтноос яаж үгүй инглээ тэглээ гэдээ хавдыг. Тэгсэн чи одоо бүр даварцсан. Хоног түнжүүд алга болдог болсон гэж бодтоо чи. Эхтэн үнийг тэгж даврааж болохгүй. Арх чин тэгээд хүний аашаа шиг яаж ивддэг гэж бодно. Манай том ах чи тань штэ. Ажил төрөлтэй, ухаалаг, царайлаг, нуруулаг хичнээн сайхан зал байлаа. Одоо байхгүй заач. Өвгөлтийн өндөд очих л холгүй юм байна. Юу вэ? Толгоогоо мэдүүлээд нэг хорчисан хар өвгөн болсон ш. Арх тэгээд айгүй амар хүй. Тийм сайхан залуу байсан гэж мэдгэтгээргүй. Одоо хүн харах угаасаа өвгөнтэй архич л гэж харж байгаа юм чи. Сайн тийм шиг байгаамаа. Булга сайхан үснээсээ болж арьсан амдаараа өвчүүлдэг шиг зарим ирчүүд мэрэгжил боловсрал албан тушаалаасаа болж архинд орж иш. Хүмүүс тэгээд муухай агаад ажил төрлөө бүтээлгэх гэж янз бүрийн арилтаарс барьж гүсээр аваад ивдчихдэг. Тэгээ дараа тоохгүй юу бүр? Харин тийм дараа нь бүр эргэж харахчгүй гэж бодсоо чамраад нөгөөх нь архичин болцсон. Нөгөөх нь юм гоогаад айгүй бол ганц шил юм аваад гэвэл өхгүй шүү хөөе. Хүний хүн чанар гэж хэлээр. Ийм л болцсон аргаа шүү дээ хэцүү. Хэвээ бүх юм хэцүү байна. Харин тийм ээ. Хүш аруна. Хоёлаа одоо ингэж өдөржин шүнжин юм хийцсээр байгаа бүр мэдрэл муутай боллоо. Харин тийм ээ. Нэг сайхан наригдах юмсан. Ажил гэр гэж гүсээр аваад тайван сайхан залуунаас дууслаа штий. Харин тийм ээ. Гэхдээ наригдах яхаа болох л. Хамгийн гол нь эдрийг ажилд оруулчихна. Цаа ч одоо ажил үг гэрцсээр аваад бүр эмгэн шиг өглөө амтан болсон. Эрэгтэй хүн чинь тэгж өглөхээр ямар муухай харагдсан бэ бүр. Тийм өглөө, тийм муухай хартай. Үгүй ойр над янз янз юм бодогдчих. Тийм болчихдаг гэсэн юм бол. Хүч эртгэлгүй басан юм би. Яасан? Цоогийн ажил хүн авч байгаа гэсэн шүү дээ нэрээ. Оо тийм үү? Тийм. Найз нэг цоогоос асуугаах юм. Тэг. Манай хүн чинь уг нь гарын дүртэй юм нийл дүртэй хүн дээ. Тэгээ цаа чи цоогийн ихчдээ мужааных үсттэй. Мужааных штий. Үш дүгэл дээр гэрт хийсэн тавилга мавилгынхын зургийг авч аваад шалгалж хүлэх гэлгүүгээр нэг гайгүйхан шиг оруулж юмсан. Гарын дүртэй юм хүм хийжтэй чи мэдэн штий. Тэгвэл цаа чи бүр гэрт цуусаар гав. Арай биш ээ нэрээ. Эр хүн гэхээ аргагүй болсон. Эрийн минь мэддэхгүй нэг үглээ. Танаа хүний хийж өгсөн. Стик одоо хүртэл байдаг ш манай. Харин тийм танах л орхон байж лээ. Цаатах чи нэг ажилд оруулаад авах юмсан. Тэгвэл ганц би ингээл өдөржин шүмжин ажиллаа. Нэг хармаа гарах гээд 30 төгрөг юу гэсэн үг юм бэ тийм бицтэй. Тийм штий. Цалин багтаа ингэж ажиллаж байгааг ойлгохгүй. Тэгэл очихоор нэрээ димит хинжгаад ирлээ хаагур далтганж яваа гэл. Нөгөө нэг хартдгаараа хартаал. Цаатах шинээр кино зохиолч болох юм. Кино зохиолч чинь хийж гардаг гэжтэй. Зүүдэндээ эсвэл төсөөлөн бодсноос болоо. Тэр аватар чинь төсөөлөл ингэ гэжтэй. Тэр штий. Хайр бодорч гэсэн. Тэгээд нэг баяжаад сайхан хүний зарц ихгүй амьдрах юмсан. Манай хүн чадахгүй л. Худлал намайг нэг юм тэмтгий
балер цаваа юмнуудтай нийлүүлж хартахаас өөр байхгүй. Тэрийг мэдсэн бас суухгүй авсан. Танаа унж хэцүү юм шиг байгаа тий. Хэцүү нэр. Хөөс сувда. Нөхөрч. За юу хийцгаана? Та энэ чамаар юу? Тэ. Хаагаар явж байгаа тэр. Хаагаар авах үтэй. Гадуур жоохон амттай уулзч байгаа л. Хинтэйг уулздаг чи. Ой, чи над уцаа авал та. Залгсан юм аа. Эндүү залгалаа шүү дээ. Сонсохгүй өснөж уцаа өрдөг юм. Шүнд орлоод унтарсан байна уу? Наа чи ярих гэж барьд юм байгаа үстэ уцаарч. Унтарсан байна. Нэг бүр хэлсэн байгааз. Яа ирүүлүүдэд байгаа юм чи. Чи цэнэгтэй байлж болно шүү дээ. Наа чи унтраагүй. Энэ хардаа хасна одоо. Энэ харж ингэ хасж байгаа үстэ. Тэгээ одоо буцаа унтарчин тэгвэл чи юм хийхгүй юм ятгаатай би юу? Чи гарч яваад ирээ үстэ. Юу яриад. Чи над хардаа нүр мөрч уулаацсан. Чи гарч яваа ирдэг. Юу яриад тэгтэй байгаа юм бэ харинаа. Чи хаан машинаас буугаа үстэ миний өмнө би чамд болонгаас харчаад би эндээс гараад тэр ногчтой чи уулах сая зүгтгаа явуулчлаа. Оо идрээ минь байлж үз. Бит хоёр энэ өдөржингөө энэ даунуудаас ноцолдоод байж юм. Чамд хамаагүй чи дуувал. Чи яс ичдэг юм бэ? Чи ичихгүй би ичихгүй шүү дээ угаасаа. Би чи банзалтаж яваад байгаа үстэ. Чи ямар ичдэг юм новш үү чи? Чи дүүл эндээ батраа аваад өгч шүү дээ. Батраа нурцсан яах юм? Чиг юм айтаа цэнэглээд явахгүй. Чи нэг ганц батраа аваад өгч чадахгүй ажилгүй ухаагүй гэртээ өвчиж битээ авах чадаж юм. Салаараад чи. Би амьдрал авч яваа. Битээ ажил дээр ирчээ хэрүүлээгээд. Би чамтай хэрүүлээч. Чиний банзалчсны юм л ярьж шít. Чи ямар ичдэг юм бэ? Чи яагаад тэмхтэй байгаа юм бэ? Яаж тэмхтэй? Чи өөрөө чи ичихгүй би ичихгүй заа юу. Надаа ичээд байх юм байхгүй. Хоёр нийлж банзалдаг үсттэй. Би тойрог мэдэн шүү дээ. Дуу хэлсэн. Би худлаа ажилттай хүмүүс тойр би мэдэн шүү дээ. Чи үгээ бот салаараа мэдүү. Нөхөртөө ч ингэж хэлж үзээгүй. Би өөрийнхөө ярьж байгаа мэдчихээн. Чи дугаа яхаа хөөе. Арч минь чимээгүй. Чи дугаа. Наа чи ахны асууж ярьж байгаа маа битээ сас. Чи наа онцгүй. Би өөрийнхөө ярьж байгаа мэд би согтуу биш байна. Би яаж би найстайгаа нэг хоёр шил. Чи гавьяа агуулсан шиг өксөндөө хоёр моёр шилээр яриад үстэй. Чи тэр шил архиных мөнгөийг олж чадахгүй өвч чи юу уугаад дим бэ? Би одоо дууж юм. Чамаас чи дуу одоо гэхдээ хоол авдаг чи. Авчираад байгаа юм чи юу юм шиг ачаатай байсан бол би энд ингэж суухгүй заа юу авгаа. Тэ салхи байхгүй. Чи дут дугаал. Чи одоо ямар том юм бэ хөөе? Чи ажил дээр орж ирчээ түүгээд байгаа чи одоо. Тийм юм уу нүүрнэ чууд. Би уцаа би явсан ч чам шиг юм байлаар би арилна. тэгээ чамтай юу? Би чамтай юу? Дугаа хөөе. Яг чи чи хөөе. Зэт хөөе. Чи бод хаг шиг. Дугаа стратегтэй бичиж яасан. Чи яагаад? Яа тийм би чамаа явъя гэдэг юм шүү. За явъя. Зэт наа. Үнтэй банцдаг чи яагаад? Зэрлэг новш юм аа. И даруухан залуу харагдаад байдаг гэсэн чинь ямар муухай авиртай энэ тэрний новш. Чи уусаа сал тэрнээс хөвд шухдаггүй байгаа дэр. Бодоод ах юм байхгүй сал тэрнээс. Одоо ингэж аав хүн яахан цааш та? Гарын шүүс нөө амьдрахаа юу чи? Мэдгүй. Мэдгүйсэй дах юм байхгүй угаасаа сал тэрнээс. Ийм гэж би яаж мэдх юм бэ? Нас нүхээр мэдгүй чи одоо мэдээд авчлаа ш. Энд ихтэй анхны удаа шин.
Юу гинэ? Ийм бэлээр арчаагүй ирэм үү эмд гэдэг шиг. Одоо тавшир нүнэз. Энэ сайхан залуу зандан насны дээр өөр зөндөө олон гой залуучууд гарч ирнэ гэж чи бодтоо. Ямар наа чи хүүхэд гаргачаа сууж байгаа ш. Хүүхдтэйсэн бол хамаа алга. Хүүхдгүй байгаа дээрээ сал минь. Өчигдөр шин баг унтаж чадаагүй. Шүнжэнгөө зүгээр хинтээ явдیں۔ Чи хавар юу хийж явд юм уу? Банзал кичэн хоо. Хэр авахгүй. Тэтэйсэн маа тэр. Өөртөө адилхан бодд юм гэлээ. Хүний эндээс хүндирэхгүй ажил хийж чаддаг өөрөө тэгж явд юм гэлээ. Ажилгүй, арчаагүй, онхоогүй. Ойлгочин царайлаад явж байгаа таарсан юм авшгүй. Чи тэг өчигдөр цагдаа дуудаад өгчихгүй яасан юм? Яаж чадах юм бэ би? Чадахгүй. Та нэгдсэв юм. Уусаа сал тэрнээсээ. Амар хүндүртэй. Ийм болсноо ч мэдгүй явж байгаа гэж бодлоо. Хүний царай би яаж харах юм гэж яваа. Би заяа дуцаацгүй юм болохоор л ийм дөж чангалж байхгүй. Юу гэж тэгж өөрийгөө буруутгах гэдэг юм. Ийм сайхан эхнэрийг хайрлаад халамжлаад явж чадахгүй арчаагүй амьтан байхгүй өдр чинь. Би л заяагүй. Одоо битүүл. Сал угаасаа минь. Юу хачаалах. Гомдлгүй яа гэм бэ? Энэ биений алхинд нь хүрэх гэж тэр бодсон юм.